өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Онцгой тайлан тайби их саран агуу ус бүтээн хизээж ганцаардахгүй би юунаас чулан баатарлаг хүн болно. Сайн мэцгаана хүүхдүүдээ мөнхийн хотхон нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Үзэгч найзууд та нар маань дэлгэцэн дайртан суугаад мөнхийн хотхоноо дуустал нүцгээ мартваа. Найзуудаа нэрээ өнөөдөр би аялалд явах гэж байгаа. Би шүхрээ авчихсан. Бас бамбрууша ханаалгаа тавьчихсан. Хөөе, сайн нэстэггүй. Сайн шүдэрхэн. Хүү чи ганцаараа нэвтрүүлгээ эхлүүлж байгаа юм уу? Харин тэгтээ цаг нь олчоор Чи намайг дуудахгүй яасан юм бэ? Сайн байцгаана уу найзуудаа? Шүдэрхэн? нэрээ би аялалд явах гэж байгаа. Яг асуух гэсэн чи түрүүдээ хариулцтай. Би чамд аялалд явах гэж байгаа нэрээ хилээгүй юм шүү тийм ээ. Тэгээд чи ийм олон юм барьсан байгаа юм байна. Нарга гараад бас бороо орж магадгүй ч би шүхрээ авчихсан байхгүй юу? Одоо бороо орохгүй шүү дээ шүдэрхэн. Одоо юу? Тийм. Нэрээ тийм шүү дээ. Би шүхрээс гоё гайхаллаа да. Би одноогчтой хамт бас нэг найзтайгаа хамт Ууланд явнаа. Ууланд гэсэн үү? уул руу явна. Шүдэрхэн. Яагаад намайг авч явахгүй юм бэ? Энэ удаагийн зугаалгад зөвхөн октын зугаалга. Би айгуу дагтлаад байхын нэстэггүй. Чи өөр өмнө аяллаар явж үзсэн үү? Би өмнө аяллаар явж үзсэн л дээ. Гэхдээ би уул руу явж үзээгүй юм байна. Тийм үү. Тэгвэл би мөнхийн хотгоны хамгийн түрүүнд ууланд гарч байгаа хүн болох юм биш тийм ээ? Хоёулаа гэтээ хизээ нэгэн сатгая хамт ууланд гараад хамт тоглож явна заяа. Тэгнэ. Энэ удаа би үлдээ. Харин чи намайг гэрээ сайн хараа байж байгаараа заяа нэстэггүй. За тэгнэ. За би одоо ингэ явлаа. Найзуудаа бүгдээрээ ууланд очиод уулзцгаая. Нэстэггүй найзууд төр баяртай. Баяртай. But then I gotta let it out. I'm gonna jump up high, I'm gonna shout out loud. No, you can't stop me from praising the King and sing whoa. If you're ready to worship, then shout out, yeah. Cause we're not too young and we're not second best. Everybody join me in praising the King and singing whoa. Singing whoa. Come on, whoa. Got the place, got the time, whoa. We're gonna worship Christ. Цэлэмгээ эрвээхээ гоё шувуу шиг дуурдаг байсан бол гоё тий. Харин тий. Тэгсэн бол бүгдээрээ гоё дуугийг сонсоод хөт гэж бариад тахгүй юу. Одоо харин хоёулынгийнх нь гоё хүслэг биелээд одоо шүү заач эхэллээ. Эрвэхэ. Хоёлоо гоё эрвээхээ сувчаад найзуудаа бас тааж өгөн шүү заяа юу. За. Одоо шүү тэр үрээдлээ. За. Эрвээхээ чи айгүй хурдан нисчихдээ юм байна. Харин тийм хурдан нисээд яваад Хитүүлээ хараал барьж чадахгүй мэн тий. Найзуудаа мөнхийн хотхон нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг маш гоё байгальтай, модтай, ийм гоё газар ирээд хийж байна. Тэгээд бидний урлаг өрөөний одноо огш маань өнөөдөр бидэнд
ирвэхний тухай мэдээлэл хэлээд бас одоо ирвэхээ яаж хийхийг зааж өгөх гэж байна. Одоош бид нар юу хэрэгтэй вэ? Та тайлбарлаж өгөөч. За тэгье. Бүгдээрээ ирвэхий чи өөрөө гоё янз янзын өнгөтэй идэв шүү дээ. Тийм ээ чи хүүхдүүд өөр өөрсдийнхөө хүссэн өнгийг сонгоод хоёр ширхэг 15-ын цаас жиж болно өөрсдөө байгаа. Яг тэг дөрвөлжин цаасаа ашиглаад хийж болно гэсэн үг. Давхуур буюу ирвэхийгээ холбох ийм зүйл хэрэгтэй байгаа. Энэ болохоор хоёр талтай давхууртай байгаа шүү дээ, тий. Хүүхдүүдэд маань энэ зүйл олдохгүй байх юм бол бид нар юугаар хийж болох вэ гэхээр ийм зөөлөн бас ингээд гарын дэвтэйх нь нуглагдчихдаг. Энэ нэг талхны амсар, борцогны амсар ингээд бооцсон байдаг ийм шарт юу биш тийм ээ? Тий. Бас тэрүүгээрээ хийж болох нь шүү дээ, тийм байна. За жөхөө. За тэгээ. Сурах уу та хоёр бэлэн байна. Бэлэн байна. За тэгвэл энэ хэмжээ байгааз хүүхдүүд маань өөрсдөө нэг жижиг дугуй, доороод нэг том дугуй ингээд хажиллана. Ийм хэмжээгээр. За та хоёр энийг тавьж байгаад хажиллах уу? За тэгээ. Нэг цаасаар бид нэр дээрээ том, доороо арай бүр жоохон томоор хажиллаж байгаа тийм ээ. Одоо хоёр дахь цаасаараа юу хийх вэ гэхээр ганцхан зөөвөн хэлбэртэйгээр хайжлана. Цаасаа. За шүтрээ бас хайжлаарай. За хэрвээ хайжлаад дуусчих юм бол биднэрт хоёр юм байгаа тий. Дэвүр хийдэг нуглаасыг бид нар мэднэ шүү дээ тий. Яг тэрэн шиг нуглана. Нааша цаашаа гэж нуглана гэсэн ойлгосноо. Энэ нуглаасаа илүү тэгшимтэй нуглая гэж бодож ивэл эхлээ голыг олоод тэгээ ахиад тал голыг олоод тэрнийхээ ахиад тал голыг олоод тэгээд ахиад яах нь тал голыг олно. Тэгээд ахиад тал голыг олно. Тийм бол яг тэгшимтэй нуглагдана гэсэн үг. Маш жижигхэн ийм нарийнхан 5 мм хэмжээгээр нуглал илүү гоё болно шүү за. 5 мм? Ямар ч нарийнхан л хийх хэрэгтэй байна тийм ээ? Тийм нарийнхан байвал илүү гоё болно. Дараа нь хідүүлээ дэлгэн шүү дээ. Эрвэхий шиг болгож нисэхийн бол. За нуглагдаж гин үү? Нуглагдаж байна. Нэрээ юм болж шүү дээ зүмгээ. Гэт. За цэлмэг маань нэг тал руугаа нуглаад байгаа юм уу? Тий одоо энэ тал руугаа нугалсан те. Тэгэхээр нөгөө тийш нь харуулад дахиад нөгөө тал руугаа. Тэгээ энэ тал руугаа нугалсан бол буцааж нөгөө тал руугаа харуулна. Бид нэр дэвтрийн цаасаар, бичгийн цаасаар дэвүүр хийгээл халуун маань гэж өөртөө сэвэл тоглодог штэ. Яг тэрнтэй адилхан дэвүүр хийх маш амархан нуглаасаараа нугалнаа. Би дуслаа. Атааш сонсож байна. Би атааш зүрэлцээ. Яа, шүүтрхнийг төрүүлэх гэжсэн юм амтсангүй шүү. Надтай би дуслаа. За тэгвэл шүүтрхэн дууссан юм чинь ахиад биднэрт нэг цаас байгаа тий? Тий, энэ зөөвөн байгаа тий? Тэр зөөвөнга бас яг адилхан ингээд нуглаарай. Яг ингээд үү? Хүндлэнгөөр нөө босоогоор нөө? Хүндлэнгөөр нь. За. Яг эннийхээ хэмжээтэй болох хэрэгтэй байхгүй? Тэгэхээр хүндлэнгөөр нь гэсэн үг. За. Би цэнхэр өнгөтэй ирвэхээ харахыг хүсдэг. Тийм учраас би цэнхэр өнгөөр ирвэхээ хийж байна. За. Оо, цэлмэг бас дууссан уу? Одноос хамгийн сүүл хатарсан. За тэгвэл одоо гурлаа. Энэ хоёр цаас байгаа тий? Хоёр цаасаа яг голыг нь олоод өөр өөрсдийнхөө цаасны яг голоо олоод хооронд нь нийлүүлнэ. Голоо олсон уу? Олсон. За, энэ байгаа тий? Шүүтрхэнд энэ байна уу? Одоо байхгүй би нэс авчээ. За энийг авчих. За сул байна уу? Тий. Тий, наатаараа одоо яг зөв. Цэлмэг яг зөв хийж байна. Одоо энүүгээрээ яг ингээл сайн ингэж чимхэд яг ирвэхэ боллоо да. Ирвэхэ яг дээр ингэж юм хоёр тохиуртай байдаг тийм ээ? За ирвэхэд болж гинэ. Цэлмгийн ирвэхээс гоё өнгө тарагдаж улаан цэгэрэнг хоёр хайллаа. Урагцсан. Урагцлаа. За зүгээр зүгээртэй. Миний ирвэхэ бэлэн боллоо. Ирвэхэ. Цэцгнэрээ суугаа. За цэлмгийг барьж байгаарай. Аднааш ирвэхээс гойсон юм шүү. Хоёлаа ирвэхэ гэж зэрэгцүүлээ бүгд дараад цэлмгээ.
За энэ болохоор одноо шиг хийсэн ирвэхийг цэлмэг барьсан байна. Энэ болохоор миний хийсэн ирвэхээ. Нисгээ уя за. Би л өндөрт ниснэ. Би бүр өндөрт ниснэ. За таашаа боо. Юу н ирвэхээ юун дээр суудаг үлээ? Цэцгэн дээр хаа. Яагаад цэцгэн дээр суудаг гэж бодож байна? Яагаад гэвэл цэцгэн шинжтэй. Яг зөв. Цэцгэн шимчээд байгаа учраас ирвэхээ цэцэгний баалз гоё амтай шимтэй зөдөдөө гидэж өсөж том болдгоо. Хэдүүлээ ирвэхэнүүдэд цэцгэн дээр суулгах уу? Яаж тийм? Цэцгэн дээр аваач суулгачих уу? Яах юм бэ? Би цэцэг таслаа өрөөд ирэх үү? Цэцэг таслаад уу? Тийм. Тэгэж та болохгүй. Чи арай цэцэг тасалж исэн юм шүү дээ. Хаяадаа л. Хаяа одноос татдаг тасалж үзсэн үү? Би юу үтсэн байна. Би бас үтсэн байна. Гэтэ би нэг зүйлийг аягуулсаа ойлгож авсан. Хизээж цэцэг тасалж болохгүй. Хүүхд бид нэр байгальтайгаа зөв зүйтэй, зөв зохистой харьцагтай байна гэдгийг би ойлгож авсан. Тийм болохоор цэлэмгээ цэцэг тасалж болохгүй. Цэцэг таслах чинь муу хүүхд идэг зүйл шүү заяа. За. Чи сайн хүүхд болноор байгаа зү. Тийм. Тийм болохоор цэцэг тасалж болохгүй шүү заяа. Одноогш та биднэрт хүүхдэд бидэд байгаль орчноо ер нь яаж хайрлаж хамгаалах талаар гоё зөвлөгөө, мэдээлэл өгөөч. Бид нар байгаль дээр өөрсдөө амьдарч байгаа тий. Тэгээд бид нар ингээ байгаль дээр амьдарч байгаа учраас газар дээр гიშгэж чинь, агаарыг амьсгалж чинь, гоё мод ургамлыг үнэрлэж бас харж баясж байгаа тий. Тэгчээд энэ сайхан зүйлсүүдээ бид нар өөрсдийнхөө гараар үгүй хийчихвэл яах вэ? Муугаа штий. Өөрсдийнхөө гараар очиод хуглаад харах гоё зүйлгүй болоод эсвэл гიშгээд явах гоё газаргүй болоод өвс ургамал гоё цэцэг навч маань урахаа болчихвол ямар ах вэ? Тэгвэл би л авах уудахтай болно. Хэрвээ тэгэх юм бол байгаль дэлхийн маань гоё ногоо өнгөтэй биш цэцэгсийн өнгөч байхгүй дандаа муухай хар биш тий. Та нар ер нь хар зурган дуртай юу? Өнгөц зурган дуртай юу? Би л өнгөц зурган дуртай. Өнгөц зураг нь илүү гоё тийм үү? Илүү бүх юмыг тод том руу харуулж өгдөг тийм. Тэгэхээр бид нар ч гэсэндээ байглаа өнгөц зураг шиг байлгахыг хүсэж байна уу? Хар зураг шиг байлгахыг хүсэж байна. Өнгөц зураг шиг байлгахыг хүсэж байна. Тэгвэл бид нар ч гэсэндээ энэ байгаль дэлхийдээ бас хайрлаж байгаа. Тэдний энэ байгаль дэлхийг энэ сайхан чигээр нь байгаасаа гэж хүсэж байгаа юм чинь аль болох зулгаахгүйгээр бас тийм цэцэг зулгааж, тастаж биш, хугалж биш тийм модыг хугалж биш. Харин ч илүү хайрлаж услах боломжтой бол усалж болно тий. Өөр яах ёстой лээ тойроод гарах боломжтой бол тойроо гарсан ч бас болно шүү дээ. Тий. Цэцэг тасалж болохгүй, мод хугалж болохгүй, усаа бас гамнах хэрэгтэй. Өөр бас муухай хэргэлсэн усаа шууд хөрсөн дээр хасгаж болохгүй. Ягаад гэх юм бол бас хөрсний бохирдол үүсээд бас бидний гой дуртай цэцэг ногоо бас ургахгүй байх тийм нөхцөл бүрддэг тийм ээ. Бас нөгөө нэг энэ модоос маш гоё хүүхдүүд бидний амьсгалдаг, хүмүүс бидний амьсгалдаг хүчил төрөгч ялгардаг тийм ээ. За цэлмгээ чи амьсгалж гин үү? Амьсгалж байна. Хэдүүлээ гоё байгаль дэлхий дээр гамж хангалттай сайн амьсгалаад авъя тий. Тэхүү. Чи гоё амьсгалаар. За. Гоё нөө. Болтойгоос нөгөө цэвэр агарыг аваад савндаа хийгээд дуудлаад аваад гэрийнхэндээ хожиж өгөх юмс тээ. Тэ цэлмгийн гэртэн зөндөө цэцэг ургадаг гэсэн тийм ээ? Тийм болохоор чи цэцгээ маш сайн арчлаараа заяа. Тэгвэл чи байгаль орчноо хамгаалж байгаа бас нэг том жишээ болно шүү заяа. Бас би нэг зүйлийг хэлмээр хүүхдүүдтэй хог хэрхэвч хайж болохгүй шүү. Хог хаях бас байгаль орчинд маш муугаар нөлөөлдөг тийм ээ? Цэлмгийн чи ер нь байгалыг хэрхэн яаж хамгаалж болох болоо гэж бодож байна. Би юу хог хаяхгүй тэгэж нэг бохиросаа газар шорондоо шууд асгаж чадахгүй. Тэгхийн бол манай дэлхий улам гоё болно. Цэвэрхэн байх хэрэгтэй тийм. Ухаантай шүү тийм ээ манай цэлмэг. Ингээд манай цэлмэг хэдгээр ангилээ? Би юу 3 дугаар анги. Аль сургууль үлээ? 101 дугаар сургууль. 101 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Цэлмэг. Өнөөдөр манай мөнхийн хатгах нэвтрүүлэг гэхдээ үзэгч хүүхдүүд та бүхэндээ хамт байлаа. Бид байгаль орчноо хамгаалж чадна. Хүүхдүүдээ та нар ч гэсэн байгаль орчноо хамгаалж чадна. Тийм учраас байгалаа хамгаалахын тулд байгаль орчноо цэвэр цэнцгэр байлгахын тулд чиний оролцоо маш чухал байгаа учраас чи өөрийнхөө хийж чадах гэсэн бүх зүйлээ хийгээрэй. Тэгээ бас ирвэхээгээ сайн хийгээд гэр орноо гоё чимэглээд бас хийж чадаагүй, манай нэвтрүүлгийг үзэж чадаагүй найзуудаа зааж өгөөрэй. Өнөөдрийн мөнхийн хатгах нэвтрүүлгийн энэ хүрээнд өндөрлөдөг үү? Тэгээ. За, мөнхийн хатгах нэвтрүүлэгтээ хамт байсан бүх найзуудаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя хүүхдүүдээ. Баярлалаа.